За юу яцгаан залуучууд бүсгүйчүүд Ардл Японоос завгаа мэджилж байна. Миний бичлэгийг анх удаа үзэж байгаа хүмүүс байвал аль өөрийгөө танилцуулахад би Япон улсад гэр бүлээрээ амьдардаг. Японд ирээд нэг одоо 9 жил орчим болж байна. Тэгээд үнцэн ажил хийгээд ажлынхаа хажуугаар юм завгаа гэдэг YouTube хажуугаар нь хийдэг байгаа. Тэгээ нэг тийм залуу байна. Өнөөдөр амралтын өдөр. Одоо цаг 6 өнгөрч байна. Тэгээд амралтын өдрийнхөө нэг сайхан яахгүй влог юм санагдаад. Тэгээ өнөөдрийн влогийн маань үзээрэй залуусаа. Сүүлийн үед өглөөний цаг дээр айгүй их юм анхаалал хандуулж байгаа. Өглөө дандаа 6 гээл бас нөө сэрүүлэггүй тэгэл дандаа 5:40 6:10 маар үгээл бостой. Тэгээд сүүлийн үед айгүй тийм ичвчтэй босоод байгаа. Тэг нэг юмд ингээд нөө YouTube өглөө босоод өглөөнийхөө цагаа YouTube дээр зориулаад байгаа. Тэнгүүт ингээд ус цаасаа бүр нойрхгүй сэрж мэрээд. Тэгээ сүүлийн үед юу хийж ийнэ вэ гэхээр YouTube дээр тийм юм Canon-ы контент хийгээд байгаа. Япон Canon-уудыг одоо товчлол гэх юм уу те хүмүүс нэлээд хийдэж штэ те. Ийм микрофонд тэгээд өөрөө ингээд Canon-гоо үзээд Canon-гоо товчлол болгож ингэж текстийг өөрөө бичээд тэгээд дуу энтрийг ингээд өөрөө оруулаад явахаар аюу тийм гоё сонирхолтой. Эндээ сүүлийн үед бүр амар ороод байгаа. Өөрөө хийх аюу гоё дуртай сонирхолтой байгаа л да тий. Тэгээ хүмүүс ч бас даагүй үзээд байх шиг байна. Тий. Тэгээд ямар ч зогсохгүй ингээ контент хийгээд байвал сабскрайб маань өсөөд үзэлт маань гэсэн ингээ баг өсөж ах юм болов гэж бодоод байгаа тий. Нэг контент хийх гэж баг 7 хоног ажин 7 гаруй хоног тагш хонох хос аргагүй л байна. Яг ингээд 2-3 цаг ингээд бүтэн ингээд контент хийгээд дуусгахад баг нэлээд хэдэн цаг болно. Тэгээд ингээд бүтэн суухнаад ерөөс цаг бол байхгүй. Эхнэр хүүхдийн төр маань сэх юм бол мэдээж эхнэр хүүхдийн төртэй цагаа гаргана тий. Тэгээд ажлын өдөр бол ажил хийсээр байгаа л тэгэл цаггүй. Тэгэхээр зөвлөлийн цаг ашиглаад ингээд нэг цагаар тий багаар ингээд хийгээд явуул ямар ч гэсэн юм ингээ гараад байгаа байхгүй. Тэ. Өнөөдрөөс өглөө хүүтэй бас саксны бэлтгэлтэй бит хоёр хийх төлөвлөгөөтэй байгаа. Бид нар ярилцсан. Гадаа жоох бороо авах шинжтэй гадаа шинж бороо орохгүй хаа. Тэгээ одоо хүүгээс сэртэл жоохон YouTube-ийнхаа бичлэгийг жоохон нүдэдэг. Нүдэж жагаад бичлэг оруулж авлаа. Нэг юм эхлүүлчихэд тэрийг ингээд дуусгах гээд бодоод ахаар бүр аюу тийм стресстэй байдаг шүү дээ. Хурдан дуусгachмаар санагдал. Ямар ч сан дуусгаж авлаа. Тэгээд бичлэг мөн үзээрэй залсаа. Яг 7 хоног ажилласан. 7 хоног хийсэн бичлэг маань яг YouTube дээр яг шууд хийсэн чинь шууд блоклууллаа. Зохиогч ирэх зөрчигдсөн байна гэж байна. Бол нь YouTube-ээс амар интернетээс судалж байгаа л яг тэр Canon-ийнхаа бичлэгийг нэг богинохон жижигхэн одоо катлаатай хийгээд тэгээд Canon-ийнхаа аудио энтрийг ашиглахгүй ингээд бичлэгийг хийх юм бол уулын зохиогч ирэх зөрчигдөхгүйгээр болдог гэдэг судалж ирсэн байхгүй. Тэгсэн чинь болсонгүй. Тэгээ 7 хоног ажилласан өглөө болгон сууж хийсэн бичлэг маань яг хийгдэнгүүтээ шууд блоклууллаа. Тэгээд даахт те. Гэтэ харцсан юу яана бичлэгийн яг бичлэгийг ашиглахгүйгээр
зөвхөн кинонуудынх нь яг нөгөө зургнуудыг оруулж агаад тэгээд саяны хийсэн бичлэгийг ашиглаад тэгээд бичлэгийн солиод зургийг хийгээд нэг YouTube руу хийгээд үзээ да. Тэгээд хүн үзэх нь бичлэггүй зөвхөн зураг гараад ингээ яриад тахаар бас жоохон сонирхолтой байж магадгүй тийм. Тэгтээ ямар ч зүйл хийгээл үзье да. Тэгээд одоо цаг 8 өнгөрч байна. Хүүтэйгээ өнөөдөр саксны бэлтгэл хийн. Сүүлийн бид хоёр ингээд байнга саксны бэлтгэл хийгээд байгаа. Манай хүү саксны дугууланд явдаг, саксны секцэнд. Саксны секцэнд яваад одоо нэг 5 сар болж байна уу да. Тийм үстэй. Тийм. Хүмүүс энд байна. Тэгээд сүүлийн үед амралтын өдөр болгонд нэг 7 хоногт нэг удаа яг аалтаа цаг бэлтгэл хийж байгаа. Би саксны секцэнд 7 хоногт 4 өдөр ордог. Уул нь орох нь айгүй ихээ тэгээд аль болох хурдан тэгээд сайжирмаар байгаа болохоор өдөр бэлтгэл байнга хийгээд байгаа. Тэгээд Японд нэг юм нь юу? Энд гадаа нөгөө шийднүүд айгүй байхгүй. Ховор. Монголд ч ингээд байрны гадаа болгон ингээд шийд байгаад байдаг шүү дээ. Энд тийм байхгүй. Гэрээсээ машинтай бараг 15-20 минут 15 минут машинтай явж иж нэг шийд байгаа. Тэгээд тэр нас төлбөртэй шийд. Айл болох хурдан очиж захиалга махаалга өгөхгүй бол хүмүүс ороо дүүрчүүлээ шийд нь олдохгүй. Тэгээ өмнөх бэлтгэл дээр өмнөх 100 дооруулсан тий. Өнөөдөр яг ингээд ойрын зай, холын зай нийлээд 150 удаа оруулах төлөвлөгөөтэй байгаа бид хоёр. Тийм ээ. Ойлгохгүй юм нөх. Ойлгохгүй. Тэгээд зандаа жоохон шантрах гэж үзсэн. Гэхдээ зүгээр ямар ч зүйл дээр даваа гарсан те. 100 оруулсан. Өнөөдөр 150 бол оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Юу болох нуудыг харж ий. Ямар ч байсан. Айгу эртхэн ирж захиалгаа өгөөч. Ямар ч 9 цагаас тоглохоор боллоо. Тэгээ энд өмнөөс нэг 2-3 удаа ирээд нэг бас хүмүүс амар их нэг захиалга энэ төр өгчээс бол 2-3 удаа босч ирсэн. Өнөөдөр бас тоглохоор боллоо. Энэ аваа орчин их гоё. Яг энэ хажуудалтай юм. Нилээн том хөл бөмбөгийн талбайтай. Тэндээ хоёр талдаа шийдтэй цаана тийм скейтборд модоор болгох бас тийм талбайтай. Зүгээр юм нөхөө. Жохон шантрах гэдэг юм. Зүгээр. 90 оруулчихсан шүү дээ манайхаа одоо. Одоо цаана 60 үлдсэн шүү дээ хоёлоо. Тохиролцсондоо ярьсандаа хүрнэ шүү дээ мараа. Хүрнэ шүү дээ. Аа. Чи ичвчээ гаргадах та нэг. Гаргачлаа. Гэнки дааштай мараа. Харъя да. Яаж гаргадаг? Мараа. Гаргачлаа. Чи ингээд гутраад ингээд оруулахгүй байх хийхгүй ингээд олон шийдэж ингээд бодоод их юм бол орохгүй шүү дээ. За. Би сая хийчлээ шүү дээ. Одоо оруулна шүү дээ. Оруулж шүү дээ. Одоо асуултгүй оруулна шүү дээ. Сэтгэл санаагаар унахгүй шүү дээ марав. Аа. Юу ч бодохгүй шийдэн шүү дээ. Аа. За. За гамбараа. Тэгэл та. За.
Оо. Яарцсан. Бүдгийг бэлтээж дууслаа. Тэ. Юу зөндөө хичээгээ 150 гол оруулсан. Тэ. 100-д оруулах гэж хэд шийдслийг бол бүтээр мэдэхгүй байна. Тэгтээ гоё бибинийхээ алгыг зөхиод баяр хөөртөө дуусах болов гэсэн чинь тэр дууссангүй. Одоо яах вэ? Хүмүүс дундаас бас жоохон шантраад өлж гал. Гэтэ ямар ч байсан 150 гол амжилттай оруулалт дуусглаа. Тэгээ ямар нэг ингээд зориг тавиад түүндээ хүрэх юм бол миний хувьд бас өөрт нь саксных нь уур чадварт нь ч гэсэн сэтгэл зүйд нь ч гэсэн бас нөлөөлөх юм болоо гэж одоо нэг юм хүү бэлтгэлээ хийгээд байна. Дараагийн бэлтгэл болох нь яах нь жоохон эргэлзээтэй л байна. Аалта бэлтгэл хийхгүй өнөөдөр гэж магадгүй л ах гэхдээ. Бэлтгэлээ үргэлжлүүлээд хийн. Миний хүчтэй өөрөө саксандаа сайн болох сонирхолтой байгаа. Одоо хайр цайхан хоолоо ижид та. Тадайма. Уй. Миний хосон дарсан юм. Yay! Тэгээ шидэд ичгээд ахаар орж байгаа үст. Чи тэгэл сонин зэрэг авахгүй байна гэж шидэд ах юм бол уусаа орохгүй шүү дээ. Дараагийн бэлтгэл дээр ингэж муузаа гарахгүй шүү дээ муухай заа. Яг уу? Яг. Эхнээсээ дуустал нь зүгээр ичвчээрээ амбард шээ. За, хэд оруулах юм даа? Хойлоо юугаа бэлтгэл жоох өөрчлөө заа. Юу? Заавал 150 оруулах гэж яг тийм зорилго тавихгүйгээр яг чи 150 оруулахдаа чи хэд ч хийсэн байж магадгүй шүү дээ. 500 ч хийсэн байж магадгүй, 600 ч хийсэн байж магадгүй тийм. Тэгэхээр тэгвэл яг нэг формороо нэг 150 шидэлж хийн. Заавал оруулах албагүй яг 200 шидэлт хийх ч юм уу 300 шидэлт хийн. За. Зүгээр л орохгүй ч гэсэн зүгээр. Орохгүй ч гэсэн юм. Гэтэл аль болох оруулахаар л шиднэ гэсэн үг шүү дээ. Дараагийн бэлтгэлээ тэгж нэг хийж үзье заа. За. Зөндөө оруулсан би. Бэлтгэл. Зөндөө оруулсан ч арай өөр байх хэрэгтэй. Шо. Нинаа. Дамаа наараа. Сайн бэлтгэл хийхгүй бол барахгүй нэ. Банштай зэ. Папа зөв. Шар тостой. Ийхэмээр дайжуутай. Амралтын өдрийн хамгийн гоё хоол юу вэ маа? Банштай цай. Тийм үү? Чи сайн мэддээ биш үү? Ариатана. Үгүй. Канигатэ. Дат оннажра мамар. Нэгэн Монголоос удаа. Тэгвэл минь
Аав ээж аль нь дуртай вэ? Аав. Тийм үү? Тэгвэл ээжтэй дайтай аль нь дуртай вэ? Ээж. Тэгвэл папатай дайтай аавтай дайтай аль нь дуртай вэ? Аав. Хамгийн хэрэг Тэгвэл аалтаа юм шиг юм. Маргад эсвэл дайтай аль нь дуртай вэ? Дад. Банштацаа бууз. Баярлалаа. Банштацаа хуушур. Хоошор. Хуушур гурилтай шүл. Хоошор. Хуушур будатай шүл. Бодоодош. Яг уу шүлөө. За. Тэгвэл будатай шүл шарсан мах. Шаарсан мах. Шарсан мах шарсан дахиа. Шаарсан мах. Шарсан мах төмсний очмол. Түнсэн. Төмсний очмол. Тэгвэл төмсний очмол юу? Хамбага, юу бургер. Бургер. Бургер пицца. Бургер. Чи хамгийн дуртай чи бургер юм. Паста. Ага аав хоёрынхоо алинд нь илүү хайртай бай. Ава. Аав юм уу? Тэгвэл аава ээж хоёр алинд нь илүү хайртай. Ава. Яг юм уу? Нөгөө аав хамгийн хайртай юм уу? Баярлалаа. Аав ч охиндоо хайртай шүү дээ. За одоо ээжээс нь дүүл юм ас. Ардаас уу, урдаас уу? За тагсан. За аригато не мару. Энэ мөчийг ч 10 жил хүлээлээдэй гэж та. 10 жил хүлээлээдэй гэж та. Ээжээд туслаад байгаамаа, дурчод байгаамаа. Баярлалаа мару. Аригато не. Мару. 皆さんはキュウリ切ってるだけ。 Юу нэ? キュウリ切ってるだけ。 Та одоо энэ гэр авийн наад юм амаар хэсэлтэй. Тэгвэл катацке моно катацкээр ба энэ жаа минь ах. Тэгээд ингээд өгчөөд эргүүлэх. Даун жоох өргөж чи нөгөө талд нь эргүүл. Нөгөө талд. Соо. За. Окей. Одоо чи энийг эргүүлдэг юм яха. Энийг тэндээс нь эргүүл. Эргүүлээ. Нааругийн дугуйл амар зэвэн тарагчаад байгаа юм даа. Энэ яг зэв унаа гэж байхгүй байна. Ингээсээ тусалчаад хэсэгтэй гайг байлгүй. Зөө эний спрей. Папаやって。 Ипай цацсан шүү дээ. Цацаа. Гарч Москва авнаа. 絶対こっちだった。 Хайрхан нэг Монголд байдаг ямар тортлаа. От. Өнөө нафлоо аягүй хийдэг байсан. Тэгээд сүүлийн трийг нь ипэ санагдаад Марвд тэргээр нөөсөд тэгээд Москва тэр нэг нафлын торт чи Москва ордог байхгүй. Тэгээд Японы энэ юунуудад нэг Москва баг байхгүй тий. Зүгээр ойролцоох супермаркетуудад ороод Москва байдгүй шүү дээ. Тэгээ нэг Гёмо супер гэдэг нэг тийм нэртэй супер бэти. Тэр нь шууд манаас нэг гэрээснээс 10 гаруй метр манаас. Эндээс нэг Москва авчаад харж өнөөдөр сайхан торт иднэ.
Нафлад орж байна. Өнөөдөр үү? Өнөөдөр биш юм уу? Маргааш юм аа. Бас маргааш юм биш. Маргааш. Сэннү. Маргааш. Орой гэх юм уу? Маргааш ясми дэс. Миний охин маргааш амран дээ. Тэгэхээр аав маргааш ажилдаа болохоор маргааш тарж ирээд орой идэх юм байна. Жээжхэн нафлад орж мэдэх юм уу? Мэдхгүй юм байна. Кеки даа. Кеки. Ээжгээ кеки идэнэ сте. Энэснээс мисо шүүд юм байна. Ой маа миний хаа ээж нь ингэж хаал хийдэг. За сайхан олцсон. Мэж таасаа. За сайхан бол. За сайхан боллоо. Гмас. Миний хүн өнөдөр бүгдийн идэ үзүүлж. Яаж идгийг харъя за. Миний хөхний харъяг нэ яаж идгийг. Амадешта. Миний хөө яа идэж байна. Зөндөө идсэн биз дээ. Миний хөө сая дээр. Чэмбэр.ご一緒にごちそうさまでした。Воу. Японд гоё гадаа гоё сэрүү ороод гоё байна оройда. Өдөртөө хаалуун гэхдээ. Манай энэ байрны уртлын үүс дорхноо ургачих юм аа. Нэг зулгаахаар л хэвээр. Дороо ургачих юм Япон. Амар чигтэй болохоор. Энэ тентхийн нэг хэрэггүй үүснүүд амар хурдан ургаж гарч ирнэ. 本当だ。汚い。どこどこどこ。うちやすぎちゃんと何し Гаднах өвс нь зэрлэгэнд орхноо ургачих юм аа тий. じゃあ遊ぼうよ。 Гэж харж. Манай гоё бороо орцсон. Намрын уур амьсгал ороод. Гоё сэрүүхэн. Яг гоё үе нь эхэлж. Хүүтж биш. Халууныг арай хэрэл давлаа да тий. じゃあ遊ぼう。 Дараа 置 жилийн い 100 て。 наанда тий минь. じゃあ置いて。お買い物でバイクで行くの。 Чи тэг юу гэж. Энэ юм зэрлэг зулгаасан чинь нэг юм бараг шуудаа. Юу гарлаа. Юу гэвэл зэрлэг. Өнөөдөр давгүй амжилттай өнгөрсөн арай. Гүм. Өглөө үүдээгээ бэлтгэлээ хийчлээ. Минагийн хүүхдүүд. Эми уу болсон шүү дээ. Одоо удахгүй тэгэл эмээ өгөө болох бах та. Чи юу гэлээ? Хоёр өвөл гэж байгаа хэвээр. Тэгээ Марупто чинь 20 эдэн насны зөрүүтэй 21 гэж. 2 3 насны. Би 70 эдтэй байх чинь Мару 50 гарцсан тэгэл. Хоёр өвөл гэж. Хоёр өвөө хоорондоо энийг л яриа сууж байгаа юм шүү дээ. Тэ. Япон амир чихтэй болохоор тэгээд гэрийн хивс мивс айгуу сонио. Чийг нь дагаа тэгээд угаагаад байгаа сонио өнөр нь ярилдгөө. Тэгээд өнөөдөр жоон солсч содоор сод ингэ цацж байгаа тэгээд соруулах юм бол өнөр нь ярилдаг. Тэгээд соруулаа үзсэн идэхгүй одоо тэгээд маргааш л мэддэх байх та тий. Зэрлэгээ зулгаачлаа. Нэг амжиж ажил маань л амжсангүй өнөдөр өглөө хийсэн YouTube маань тэ бологлуулсан. Болохгүй. Оройдоо гарч Женевийн айлуудыг шалганаа. Юу нөө өөрчлөгдөж байгаа.
Юу шинээр хийж тавьсан байна. Хасаа хийж юу нэмдүү. Тэ. Гаднахаа яаж тогтчоолж чаддаг. Энэ авийнхаа айлуудтайгээс нэг байн шалгачаад байгаа маа. Манай энэ ав яг айгүй намгүй мэ. Энэ ямар амар том цогтой юм бэ те? Чигэн том цогтой байлаа та. Энийг шалгаагүйсэн биш тайлаа. Энэ хашаал гоё таалагдаад байгаа юм да те. Гаднаа гэрэлтэй. Чи 10 хэдэн жилийн өмнө надад өрхөж хэлэхдээ ингээд Японд ирчээд ингээд 2 хүүхэдтэй болсон ингээд амьдарч байгаа юм төсөөлжсэн. Гүү шүү дээ. Ерөөс төсөлж байгаа. Юу төсөөлжсэн юм бэ? Тэгэхгүй юм шүү дээ. 15 жилийн өмнө. Ийм мэтэд 15 жил өнгөрцөн ах юм тий. Нагай нэ. Манайхыг энд нүүж ирээд яг жил гарсан болж байна тий. Тэжээд яг нэг home tower хийх юм байна. Ястаа мэдхгүй. Таал мэдэн дээ. Чи одоо хэдэн амьд? Айл зочлоод ирсэн юм шүү. За зурж нэг кино үзчихээд унтах байраа. Яг кино үз. Миний сонгосон кино та нар үздэг үст.